Ардчилсан нам 2016 оноос бүхэлдээ шинжлэгдэж бүх гишүүдийн оролцоотойгоор намын дарга сонгосон билээ. Ингэснээр намын гишүүдийн идэвсэргэж намын гишүүн байх үндсэнийг нь мэдрүүлсэн юм а. Удирдлага зохион байгуулалтын бүтцтэй чадваржуулсны үр дүнд улс төрийн намын түүхэнд анх удаа олон улсын ISO 9001 2015 стандартыг хэрэгжүүлж байгаа юм а. ISO 9001 2015 стандартыг хэрэгжүүлэх эхний алхам болох сургалтанд Ховд, Увс, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймаг болон Баянгол дүүргийн намын дарганаар хамрагдлаа. Бид зөвхөн үндсэн дүрмийн хүрээнд асуудлыг шийдээд тэгээд бүтэц зохион байгуулалтын төвшөнд нэг шинжилгээ хийснээр шинжилгээг бол хийлээ гэж харах байгаа. Би өнөөдөр Монголын улс төрийн намууд, улс төрийн хүчнүүдийн хувьд чухал юу хэрэгтэй бэ гэдэг дээр нэлээд гол судалгаа дүгнэлтүүд хийх гэж оролдсон. Улс төрийн нам өөрөө хариуцлагагүй байв, ил тод биш байна гэдгийг өөрөө улсанд ямар их хохирол авцаг юм бэ гэдгийг бол хангалттай харсан. Тэгээд учраас Ардчилсан намын шинжилгээ гол үйл явц юу руу чиглэх юм бэ? Бид өнөөдөр зөвхөн Ардчилсан намын шинжилгээтэй биш, бид энэ хийсэн үйлдэлээрээ, энэ өөрчлөлтөөр шинжилтээрээ бид Монголын бусад улс төрийн намуудын хувьд үлгэр жишээ болох, бусад улс төрийн намуудад бас энэ өөрчлөлтөөр шинжилгээний тэр загварыг бий болгох энэ зорилгыг бол тавьж ажиллаж байгаа. Олон улсын стандартын хувьд зөвхөн аж ахуй нэгжүүдэд хийдэггүй. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь тухайн байгууллага хэр их ил тод нээлттэй дотоод зохион байгуулалт бүтэц зорилгоо хэрхэн тодорхойлсон зэрэг олон стандарт байдаг. Энэ стандартыг намдаа авч хэрэгжүүлж чадах юм бол том өөрчлөлтийн эхлэлийг тавьж чадна гэж Ардчилсан намын дарга Эрдэнэ хэлсэн үгэндээ онцлж байсан юм а. Дэлхийн стандартын гол зорилго бол ерөөсөө л процессын хандлагыг бид үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Өнөөдөр ямар ч байгууллага төрөлтэй тэргүй менежментийн системүүд ажиллаж байдаг те. Тэгэхээр тэр менежментийн системийг бид улам бэхжүүлж зөвхөн миний ажигласнаар бол олон байгууллагуудаар ажиллаж сургалт хийж байхад бол манай уламжлалт удирдлагын тогтолцоо бол дандаа хүн рүү чиглэсэн тогтолцоо байдаг тийм ээ. Миний ажил, чиний ажил, тэрний ажил за эсвэл ийм байдлаар ерөнхий их хвчлэн ажилд нь агаарт явдаг тийм ээ. Цаасан дээр баримжилт нь ховор байдаг. За баримт нотлогоо байхгүйгаас бид нар болж дүн шинжилгээ хийж чаддаггүй. Дүн шинжилгээ багтаагаасаа болоод шийдвэр нь алдаатай гарах магадлал бол маш их байдаг. Дээр нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хянах тийм тийм чанартай ажиллах боломж нь бол үнэхээр хязгаарлагдсан болдог л доо. Тэгэхээр тэр энэ алдаа сул талуудыг бол энэ стандартын шаардлагаар дамжуулж бид нар улам дэлхийн түвшинд хүргэх замаар бид нар орчин үеийн менежментийн системийг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ гэсэн. Энэхүү хийж байгаа ажил нь зөвхөн Ардчилсан намыг шинчлэх бус Монголын бусад улс төрийн намуудад үлгэр жишээ өөрчлөлт шинжлэлийн загвар болно гэж Ардчилсан намын удирдлагууд үзэж байна. Ардчилсан нам өөрөө байгууллагын хувьд өсөн дэвжиж хөгжихийн үйл явц бол нийгмийн амьдралд тодорхой хувь нэмэр оруулна. Хэрвээ манай монголчууд эрдэнэс хэлж ирсэн биеийн засаг гэрээний засаг бол төрийн засаг гэж хэлсэн. Хэрвээ бид нар энэ манай намын гишүүд намынхаа үйл ажиллагааг тогтвортой урт хугацаанд энэ гишүүдийн оролцоотой олон дүмдээ үйлчлдэг юм нам болгож өөрчлөх үйл явц нь бол энэ менежментийн шинжилгээ үйл явцтай бол уялдаж байгаа. Хэрвээ бид нар ингээд намынхаа үйл ажиллагааг ингэж өөрчилж доктортой үйл ажиллагаа явуулахын чадвартай улсын байгууллага болгож төвшүүлж чадсанараа бол бид нар орон нутгийн удирдлагын засгийн эрхийг авч хэрэгжүүлэхтэй бол энэ Монголын нийгмийн амьдралыг удирдахтай бол ийм менежментийн нэвтрүүлэх, менежментийн шинжилгээх ийм зорилтыг хэрэгжүүлэх юм бэлэн болоход бол бид нар намаа хамт олноо Монголын нийгмийг бэлтгэх ийм сургалтыг хийж байна гэж үзэж байгаа. Улс төрийн нам бодлогын институт байхаас гадна үйл ажиллагаа нь оновчтой, чирэгдэлгүй, маневрлах чадвар өндөр байх ёстой. Үүний тулд нийслэл 21 аймаг 330 сум 9 дүүргийн намын хэрэг эрхлэх газарт олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм а. ISO стандартыг байгууллагууд нутагшуулж ашиг орлого, ажлынхаа бүтээмжийг дээшлүүлсэн олон туршлага Монголд бий.